Сайн байна уу? Байгууллагын санхүүгийн баримт бичиг хэрхэн системд оруулах талаар зааварчилгаа өгье. За системд нэвтрээ та байгууллага гэсэн гэсэн дээр дарна. Тэр нь зүүн дээд буланд нь байгаа шүү. За санхүүгийн баримт бичиг гэсэн хэсгээр дараад бүртгэх товчийг дарна. Баруун дээд буланд нь байгаа бүртгэх товч. За баримт бичгийн төрлөг танд сонгож болно. Жишээлбэл санхүүгийн тайлан, татврын тодорхойл, зээлийн мэдээллийн сан гэх мэт. За энэ дээр та хугацаагаа жил, хагас жил улирлаар нь эсвэл огноогоор нь гэж болно. Хэрвээ огноогоор нь гэвэл он сар өдрөө ингээд бичиж оруулах боломжтой. За энэ дээр жишээлбэл 24 он гэж оруулаад хавсралтаар файл оруулахад файл оруулах гэсэн товчон дээр дараад хадгалах товчийг дарна. За ингээд та ер нь ингээд оруулсан мэдээллүүдээ энэ дээдлийн баримт бичгийн төрөл, он, хугацаа, энэ цагаан саарл хэсэг дээр та мэдээллүүдээ ингээд шүүж үзэж боломжтой. За танд амжилт хүсье, баярлалаа.